Сүүлийн жилүүдэд урсгал зардал тасралтгүй өсөөд 24 их найд төр төрсөн. Мэдээж хүүхдийн мөн багш эмчнэрийн цалин нэмэгдүүлсэн, тэтгэврийг нэмэгдүүлсэн гэсэн зүйлүүд бол зөв сайн. Гэхдээ төсвийн бодлогын орон зай муудаад төсвөө хумих боломж баг багаар жил ирэх тусам байхгүй болоод байгаа. Энэ урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, төрийн албаны чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтээмжтэй төртэй болно гэж олон жил ярьж байна. Сүүлийн жил хагасын хугацаанд олон ч удаа сонсч байна. 100 яманд 60 ухаан нэгчээр 3.5 сая хүн амд 16 ям 20 сайд бол хэрэг байхгүй. Учрал ерөнхий сайдын засгийн газар бол дэд сайдын тоог цөөлсөн. Гэхдээ чиг үүргийн шинжилгээг хийж байгаа, удахгүй цомгох ноо гэсэн ажлуудыг хийсэн. Энэ ажлыг хэрэг эрхлэх газар дээр хийж байгаа болов гэж бодож байна. Энэ шинжилгээний үр дүн хизээ танилцуулах вэ? Намар өргөн барих төсвөөс өмнө гүйцэтгэх засаглалыг цомхон болгож чадах юм уу? Хоёр дахь асуулт. Төрийн албан хаагчид энд маш олон ажил хийж байгаа. Маш олон тайлан гаргадаг, маш олон төлөвлөгөө хийдэг. Ачаал нь маш өндөр. Гэхдээ засгийн газрын бодлого бүрэн хэрэгждэг. Энэ асуудлыг шийдэх чиглэлд боддоор ямар ажлууд төлөвлөж байна вэ? Энэ явцыг танилцуулж өгөөч гэж хүсье. Тэгэхээр оншоо зөв тодорхойлж бодлого зөв гарна гэдэг л усан жимцгшүний асуулттай санал нэг байна. За төрийн захиргааны төрийн гүйцэтгэх мэдлийн байгууллагуудад давхардал, оронтоо, бүтэц, чиг үүргийн давхардлын дүн шинжилгээ бол өмнө нь чигдэж байгаа, одоо чигдэж байгаа. Сүүлийн 2 удаагийн засгийн газрын уралдаанаар яам агентлагуудын төвшөнд хийгдсэн дүн шинжилгээний дүнг танилцуулсан байна засгийн газарт. За энэтэй холбоотойгоор энэ дүн шинжилгээ гэдэг аргачлалд асуудал байна гэж аргачлалдаа сая өнгөрсөн засгийн газрын уралдаанаар өөрчлөлт оруулсан байна. За улсын их хурл төсөв хэлцэхүйд энэ талаарх мэдээллүүдийг бол хөрвүүлнэ. За бүх төвшөнд бол ямар ч байсан орон тоонуудыг бол багасгах ажил бол яамдууд дээр бол нэг том хэмнэлт бол гарахгүй. 100 хүрэхгүй одоо орон тоотой. Яг урсгал зардлын хувьд бол тэнд бол нэг тийм орон тооны хэмнэлт гарахгүй. Таны хэлж байгаа дэд сайдуудын зардал гэхэд 1 тэрбум төгрөг хүрдэггүй. Гэтэл Монгол банкн дээр жишээлбэл 150 орон тоог хэмнэхэд 15 тэрбумын хэмнэлт гаргалаа гэдэг өчигдөр ерөнхийлөгч нь яриа сууж байгаа. За төрийн өмчийн компаниуд дээр бүх төвшөнд хяналт шалгалт тооцоо үнэлгээнүүдийг хийж байгаа. Сая Өржигдрийн 3 дахь өдрийн засгийн газрын уралдаан дээр төрийн өмчийн энэ байгууллагуудын түрээсийн асуудлыг шалгаж танилцуулсан. 2023-аас 2025 оны хугацаанд энэ олон ажлын алба, үндэсний зөвлөл, хороод гэсэн засгийн газрын үндсэн чиг үүрэгтэй давхарцсан маш том бүтцүүдийг бий болгоод хотын төвийн одоо талбай тойрсон маш өндөр зэрэглэлийн хувийн офисуудыг түрээссэн байдалд шалгалт хийсэн. Монгол улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар төрийн байгууллагуудын эзэмшлийн түрээсийн орлого 10 тэрбум төгрөгийн орлого болсон байна. Төрийн байгууллагууд. За тэгвэл хэдэн төгрөгийн байрууд түрээслэж төсвөөс гаргаж байна гэдгийг төрийн өмчийн компаниудыг оруулж тооцож үзэхэд 55 тэрбумын түрээс ашиглалтын зардлыг төсвөөс гаргаж байна. 5 тэрбумын орлого болоод 50 тэрбумын зардал гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ төрийн одоо гүйцэтгэх мэдлийн өмчийн ашиглалттай холбоотой асуудал бол маш их хяналтгүй дур зоргоор ингэж явж иржээ. За энэ түрээстэй холбоотой журмыг одоо зэгцлэх гэж байна. Үн аншийн хувьд бол одоо маш ярилцсан зөрүүтэй. Төр өөрийнхөө өмчийг болохоор маш хямдар түрээсэлдэг. Өөртөө болохоор энэ хотын зэрэглэлийн хамгийн дээд нь метр квадрат нь 200 мянган төгрөгөөр түрээсэлж байна. Тэгэхээр одоо манай засаглалын хамгийн гол асуудал бол энэ төрийн өмчийн компани засаглалын асуудал болж хувирсан. За энэ өөрөө авдлага, гинжин урвал энэ олон жил авилга хулгай гол асуудал бол ерөөсөө төрийн өмчийн компанид байна. Улсын их хурл буюу ард түмний төлөөллийн байгууллагын хараа хяналтаас их хол байна. Төсөв нь орж ирдэг. Тайлан орж ирдэг. Зөвхөн юу орж ирж байгаа нөхөр та яг аудитын тайлангаас сая хэлж байна. 2025 оны гүйцэтгэлээр төрийн өмчийн компаниуд дээр 5.9 их найд төгрөгийн өөрөө авлагын асуудал ингэж орж ирж байгаа.
За энэ бол хэрэглэхийн сайд дээр бичигддэг юм байна. Төрийн өмчийн хувьцаа эзэмшигч гэдгээрээ. Тэгэхээр одоо төсвийн гүйцэтгэл яригдах үед, аудитын тайлан яригдах үед энэ асуудал бол илүү тодорхой яригдана. 16 яам бол ихтэйд байгаа. 10 орчим яам байхад бол хангалттай болов уу гэж боддог. Тэгэхээр намар төсөв өргөн барихтаа энэ танилцуулгыг хийнэ гэсэн энэ хоёр сайдын танилцуулгыг хүлээж ия.